Монгол Улсын засгийн газрын 2013 оны 1-р сарын 12-ны өдрийн 11-р тогтоолоор соёлын өвийг хадгалж хамгаалах, бүрдхэн баримтжуулах, хойч үед өвлүүлэн үлдээх, уламжлуулах, палеонтологийн олдврыг олон нийтэд сурчин таниулах зорилгоор Үлэг гүрүүлийн төв музейг үүсгэн байгуулсан. Анх манай музей засгийн газрын 11-р тогтоолоор байгуулагдахдаа 56 хүний бүтэц оронтойдоо байгуулагдсан бөгөөд одоо 28 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Америкийн Экс улсын Нью-Йорк хотод дуудлага худалдаагаар худалдаалагдах гэж байсан Монголоос гаралтай Тарбазавр Батарыг Монгол улсын ерөнхийлөгч асан Цахиагийн элбэгд орж 2012 оны 5-р сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргаж уг дуудлага худалдааг зогсоосноор Монголын соёлын нэгэн үнэт өвийг эх оронд нь эргүүлэн авчрах ажил эхэлсэн юм. Бүтэн 1 жилийн хугацаанд Монголын төдийгүй дэлхийн 150 гаруй оронд Тэ Батарыг эргүүлэн авчрах мэдээлэл цацагдж 2013 оны 5-р сарын 17-нд Тэ Батарыг Улаанбаатар хотод авчирсан. Анхны төр үзэсгэлэн Тэ Батар гэртээ ирлээ. Сүхбаатарын талбайд 2013 оны 6-р сарын 8-ны өдөр төр үзэсгэлэн зохион байгуулж нээлттэй орон даяар ёсол төгөлдөр хийж Тэ Батар гэртээ ирлээ анхны төр үзэсгэлэнгээс 120 сая төгрөгийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлж давхарцсан тоогоор сая гаруй үзэгчдэд үзэсгэлэнгээ үзүүлж Монгол улсын музейн түүхэнд байгаагүй дээд амжилтыг тогтоож чадсан юм. Үлэг гүрүүлийн маань нэр шинжлэх ухааны нэр Тарбазавр Батар байгаа. Тарбазавр Батарын өсвөр насны одоо хэлхээ яс тавигдсан байж байгаа. За үлэг гүрүүлийн маань биеийн урт нь за хүмүүстэй наашаа яваарай. Энэчнээс нь харж байна. Биеийн урт нь 7.5 м, өндөр 2.5 м хэмжээтэй. За насвид гүйцэн Тарбазавр бол үлэмж биетэй ийм үлэг гүрүүл байгаа. Биеийн урт нь 10-аас 12 м, өндөр 4 м орчим болдог ийм үлэг гүрүүл байна. За Тарбазавр Батарын онцлог гэх юм бол Азтай хамгийн том махан эдэж боловч зөвхөн манай Монгол орноос олддог ийм үлэг гүрүүл байгаа. За та нар анзаарсан байх Монгол мөр байж юм тийм ээ Баатар. За энэ үлэг гүрүүл маань одоогоос олон сая жилийн өмнө амьдарч ирсэн. Ойролцоогоор 71-ээс 65 сая жилийн өмнө амьдарч ирсэн ийм үлэг гүрүүл байна. Тарбазавр Батар үдтэй байсан уу? Энэ асуулт санагдаж байж магадгүй. Шуун үлэг гүрүүлээс гаралтай гэдэг нь хэд хэдэн шинжээр тодорхойлогддог. Үүний нэг бол Хятадаас олдсон байна. Эдгээрээс Тарбазавр Батартай гарал үүсэл нэгтээ үлэг гүрүүл хүртэл олдсон байна. Хэдий тийм боловч Тарбазавр Батарын тавхан мөрний дардс нь өднийх ус харин хайрцтай байсан байна. Тиймээс Тарбазавр Батарын бие нь өдтэй байсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Монголоос олдсон 2 төрлийн үлэг гүрүүлийн ясан дээр Тарбазавр Батарын шүдний орм хадгалагдсан үлдсэн байна. Тэдний нэг нь өвсөн эдэшт, нугсан хушууд Зауролофус, нөгөө нэг нь сайн суллагдаагүй үлэмж үйд. Галимустай төстэй Дейнохор хэмээх үлэг гүрүүл юм. Тарбазавр Батар маш хурц шүдтэй махан эдэшт үлэг гүрүүл. Тарбазавр Батарын үеэл Тринозавр Рексийн ялгадас дотор том хэмжээний яс олдсон байжээ. Тиймээс Тарбазавр Батар зөвхөн мах идэхээс гадна бас дунд чүмэг иддэг байсан байж магадгүй гэж эрдэмтэд дүгнэх болсон байна. За тэгэхээр энэ үлэг гүрүүл ер нь манай Монгол оронд анх яг хизээ олдсон гэдэг маань одоо сонирхолтой. Ойролцоогоор одоогоос 46-аас 49 оны хооронд тухайн үеийн зүйл толгойд улсын эрдэмтэд манай Монгол оронд хайгуул хийж байхдаа энэ зүйл ангийг олсон байт юм байна. Ингээд албан ёсоор 1955 онд зүйл толгойд улсын эрдэмтэн Малев Тирнозавр Батар гэж тодорхойлоод хожуу өөр одоо зүйл толгойд улсын эрдэмтэн Рождественский гэж хүн албан ёсоор Тарбазавр Батар гэж нэр өгсөн байт юм биш үү. За тэрийг сонирхож байгаа хүүхдүүд маань энд одоо бас мэдээлэл нь байгаа, товч мэдээлэл нь. За үлэг гүрүүл маань өөрөө махан эдэж байсан гэж хэлсэн тийм ээ. Ер нь бол үлэг гүрүүлүүд маань олон хэдэн зуун төрөл зүйл байдаг шүү. За гэхдээ эдэж тийчээр 3 хуваагддаг. Махан эдэж, үсэн эдэж, холимог эдэж. За яалч түрүү ихчихнээс үлэг гүрүүл Тарбазавр Батар маань махан эдэж үлэг гүрүүл байгаа. За тэрийг одоо тодорхойлох юм бол одоо бидний харж байгаа гавлын яс, толгой яс тийм ээ. Махан эдэж үлэг гүрүүлийн одоо яалч одоо тэр аратан одоо энэ том шүднүүдтэй байх юм тийм үү. За үлэг гүрүүл Тарбазавр Батар бол бусад үлэг гүрүүлийг бодвол одоо харьцангуй төдийлөн ухаантай байсан уу гэдэг бас сонин. Одоо энэ чэнэс товч уншиж болно. Тарбазавр Батарын тарих хэр том хэмжээтэй байсан байгаад бас энийг харж байна.
боломжтой байх нь шүү, тийм ээ хүүхдүүдээ. Дарбазавр Батарын тархи хэр том хэмжээтэй байсан бэ? Тархи гэх мэт зөөлөн бие нь хизээж хадгалагдсан үлддэггүй. Учир нь тэдгээр зөөлөн бие нь амьтдын хоол болох эсвэл химийн задралд орж алга болдог. Зөвхөн гавл нь ихэвчлэн чулуужин үлддэг байна. Гавл дотор хоосон зайны хэвийг авч тархины хэмжээг тогтоодог. Энэ аргын тусламжтайгаар Дарбазавр Батарын тархи 184 куб сантиметр хэмжээтэй, 200 г жинтэй, харин том хүний тархи 1130 см куб бөгөөд 1.5 кг жинтэй байдаг. Том биетэй амьтад биенийхээ хэмжээтэй харьцаагаар том тархитай байдаг. Жишээ нь цэнхэр халив нь бусад амьтдаас хамгийн том тархитай байдаг гинэ. Тэгэхээр Дарбазавр Батарын тархи биетэйгээ харьцуулахад харьцангуй жижиг тархитай үлэг гөрүүл юм. Дарбазавр Батарын хараа хэр сайн байсан бэ? Дарбазавр Батарын хоншоор нь нарийнхан ба урагшаа харсан нүдтэй, баруун болон зүүн нүдний харах харааны давхцах талбай нь 50 градус байдаг нь стереоскоп хараатай байсан болов уу гэж үздэг. Хүн мөн стереоскоп хараатай байдагва энэ нь биднийг 3 хэмжээсээр харах боломжийг өгдөг. Морь гэхэд зүүн болон баруун нүд нь харах харааны талбай давхцахгүй учраас 3 хэмжээстэй харахын тулд толгоогоо хоёр тийш нь хөдгөж харах хэрэгтэй болдог. Стереоскоп хараатай байх нь Дарбазавр Батарт бас агнах гэж буй анга хэр хол зайтай байгааг мэдрэхэд нь тус нэмэр болдго юм байна. Орчин үеийн мөхлөгчд нь амьдралынхаа туршид тасалдгүй өсдөг шинжээрээ хөхтөн амьтнаас ялгаатай. Харин үлэг гөрүүл ямар байсан бол палеонтологчид үлэг гөрүүлийн олдор болоод хэдэн наснда өгсөн бэ гэдгийг чүмгнийх нь хөдлөн зүсэлтийг ажиглахад модны цагиргатай адил цагиргууд байдаг ба түүний тоолж насыг тогтоодог. Биеийн уртын хэмжээг настай харьцуулж үлэг гөрүүлийн хэрхэн хурдан өсөж байсныг тодорхойлдог байна. Тиранозавр Рекст хийсэн судалгаагаар энэ үлэг гөрүүл эхлээд маш удаан өсөж байснаа өсвөр насндаа гинт огцон өсөж нас бий гүйтсэн хойно өсөлт нь зогсдгийг тогтоож байна. Тиранозавр Рекс болон Дарбазавр Батар нь гарал үүсэл нэгтэй учраас энэ судалгаанаас үндэслэн Т Батар мөн өсвөр насндаа огцон өсөж байсан байна гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Ихэнх палеонтологчид Тиранозавр Батар руу ихээсээ илүү Дарбазавр Батар гэж нэрлэдэг. Энэ хоёр үлэг гөрүүлүүд нь нэг гарал үүсэлтэй ч гэсэн өөр зүйл их гэдэгт хинч эргэлздэггүй. Дарбазавр Батарын чулуутсан үлдэгдэл нь 70 сая жилийн настай бөгөөд түүнээс хойш 14 сая жилийн дараа энэ хугацааны хурдаас чулуулаг нь Монголд илрээгүй. Дарбазавр Батар болон бусад үлэг гөрүүлүүд нь мөксөн байна. 66 сая жилийн өмнө Мексик улсын Юкатан болонд солир унахад асар том галав, бөмбөлөг, цунами, хүчлэг бороо, ус, цаг уурын огцом өөрчлөлт болсон бөгөөд 180 км өргөдөө тогоо газарт үүссэн байна. Экологийн тэнцвэргүй байдал бий болж дэлхийд амьдарч байсан уг амьтдын 65% нь мөксөн гэж үздэг юм аа. Завролов буюу нугас хушууд үлэг гөрүүлийн үзмэр нь 445 см урт, 85 см өргөн, ойролцоогоор 176 см-ийн зузаантай. Үзмрийг дэлхийн шим ертөнцийн үүсэл хөгжил танхимд хэлхээ буюу угсарсан байдлаар дэлгэн үзүүлсэн. Канадаас олдсон нугсан хушууд үлэг гөрүүлийн олдорыг 1912 онд Барнум Браун анх судалж тодорхойлсон байна. Уг үлэг гөрүүл нь 1900-аас 2100 кг орчин жинтэй, нугас шиг хушуутай, толгоон яс урт 2 сарвуун тус бүрдээ 4 хуруутай, хойд 2 тавхайн, тус бүр 3 хуруутай байдгаараа онцлогтой. Энэ үлэг гөрүүл нь хавчигдуу нуруу сэр болон сүүлийн үеийн дээд сэртэн зэрэг нь их өндөр. Энгийн үед энэ үлэг гөрүүл хойд 2 хөлөөрөө явдаг боловч аюул тохиолдвол 4 хөлөж явдаг байсан гэдгийг судлаачид дэвшүүлсэн байна. Нэмэгтийн хөндөд орших Луугийн булш нэртэй олдор газарт Завролов үлэг гөрүүлийн олдор олноороо олддог бөгөөд тэдний заримынх нь арсны дардас хадгалагдсан үлдсэн байдаг. Завролов үлэг гөрүүлийн сүүл нь хөндлөн судалтай байсныг гэрчлэх арсны дардас олддог байна. Өсвөр насны нугсан хушуутай эхлээс тарагдсан байж байгаа. За нас үед гүйцэн нугсан хушууд үлэмж биетэй. Түрүүн бид нар нэг эхний үлэг гөрүүлээ мэдсэн шүү дээ. Ямар үлэг гөрүүлээ? Доор мэдсэн.
Хүүхдүүдээ тарбазавр батар байгаа шүү дээ, тий. Тарбазавр батараас ч том байсан байна энэ үлэг гөрөөл. Биеийн урт нь 10-аас 15 метр орчим болдог ийм өвсөн эцэст үлэг гөрөөл байгаа. За нугсан уушууд маань дотроо бас 2 хуваагддаг. Залаатай, залаагүй гэдэг. За та бүхний харж байгаа хүүхдүүдээ энэ толгойн эсэг шүү дээ, тийм ээ. За энэ толгой дээр юу харагдаж байна? За энийг бол ясан шүү дээ, тэрийг залаа. Тэгээ энэ залаатай нугсан уушуудын хэлхээ яс байх нь. За түрүү их чинь товч хэлжсэн тарбазаар ротаар хойд хоёр хөл дээр ер нь махан ээжд ихэвчлэн хойд хоёр хөл дээр явдаг. За давмгааж одоо өвсөн ээждүүд 4 хөлж явдаг. За тэгвэл нугсан уушууд үлэг гөрүүлийн онцлог ямар онцлог байсан бэ гэхээр энэ үлэг гөрүүл маань аль наамны явдаг гэсэн байна. Хойд хоёр хөл дээрээ 4 хөлж бас явдаг. Ийм онцлогтой. За мөн бас бусад үлэг гөрүүлийг өгөөс бодох юм бол энэ үлэг гөрүүл бол зөвхөн манай Монгол орноос биш одоо өөр улс гүрэн өөр төвүүдээс олдчихсон. Тэр дотроо бас манай Монгол орон олддог байх нь. Яг Тарбазаар Батартай адилхан хожуу цэрдийн үлэг гөрүүл буюу одоогоос ойролцоогоор 71-ээс 65 сая жилийн өмнө амьдарч исэн үлэг гөрүүл байна. За энд бас их сонирхолтой үзмэр байж байгаа шүү хүмүүстээ. Түрүүний нөр бид нар анхны мэдээжсэн Тарбазаар Батар шүү дээ. Яг адилхан Тарбазаар Батар байгаа. Яагаад энэ тавьсан гэхээр хүмүүс ерөнхийдөө бол яг бодит олдгор маань яг ийм ингэж олддог ханаж хүүхдүүдээ. Тий. Тарбазаар Батар боловч доод түрүүний бид нар харсан үзмэрээс арай нас залуу ийм Тарбазаар Батарын гавлаас тавигдсан байж байгаа. За Батар бол яг энэ ингэж олддог. За энийг яах хүүхдүүдээ сэргээн засварлаа. Одоо манай музейд сэргээн засварладаг хүмүүс байдаг. За тэр маань ямар хүмүүс байдаг вэ гэхээр энэ ясыг янзалт цэвэрлээд одоо яг үзмэрт бэлэн болох. Одоо бид нар энэ харж байгаа энэ үзмэр шүү дээ, тийм ээ. Гавлын ас центр нь бол ийм байдалтай болох нь шүү дээ хүүхдүүдээ. Тэгэхээр энэ бол маш их олон жилийн нүүр их хөдөлмөр байх нь тийм ээ хүүхдүүдээ. Нугас хошууд үлэг гөрүүл нь өвсөн эдэжт үлэг гөрүүл юм аа. Шилмүс дургамал, ойм, өргөн навчид, далд урт ургамлын дэлгэрч байсан хэд хэдэн төрөл бас далд мод, цикадафид гэх зэргийн ургамал нь өндөр ой модны хүрээнд үүсч доод түвш нь олон төрлийн далд урт модорхог ургамалт хамрагдаж бас аль альнийх нь үр жимс нь нугсан хошууд үлэг гөрүүлүүдийн ижний их үүсвэр байсан бололтой. Нугсан хошууд үлэг гөрүүл хизээ мөксөн байна. Нугсан хошууд үлэг гөрүүлийн чулуудсан үлдэгдэл нь 71-ээс 66 сая жилийн настай бөгөөд бусад үлэг гөрүүлүүдийн хамт 66 сая жилийн өмнө мөксөн байна. Орнитоминозавр буюу тэмээн херул маягийн үлэг гөрүүлийн үзмэр нь 98 см-ийн урттай, 85 см-ийн өргөн, ойролцоогоор 3 см-ийн зузаан, 18.48 кг жинтэй. Үзмэр нь хурдас татгалагдсан хоёр ширхэг тэмээн херул маягийн үлэг гөрүүлийн хэлхээ яс. Отниел Чарльз Марш 1890 онд тэмээн херул маягийн үлэг гөрүүлийг овгийн төвшөнд анх тодорхойлж нэрэлсэн. Харин 1972 онд манай оронд явуулж ирсэн судалгааны нэлээд сүүлийн үед угангийн нэгэн суурь төрлийг Халска осмолска анх тодорхойлсон байна. Энэ ангийн үлэг гөрүүлүүд 3.5-аас 4 метрийн урттай, 6-аас 7 метрийн өндөр томоохон хэмжээний хөнгөн гуайлыг бүтэцтэй. Толгойн ясанд багавдар, урт хоншоортой, шүдгүй, ивэрлэг, харьцангуй өргөн ушуутай, том ухархайтай. Толгойн ясны улс суурь хэсэгт нь базисфенидийн хэвтэй салааны үндэс суурийн холбоотой хөндөй бөмбөр бүтэцтэй. Урт нарийн уян хатан хүзүүтэй бөгөөд хүзүүний 10 нуглам уйнууд нь дараалан уртсдаг. Харьцангуй намхан босоо сертэнтэй. Нурууны 13, ууцны 6, сүүлийн 35 орчим нуглам уйтай, урт нарийн хөлтэй, сүүл нь биеийн уртын талтай тэнцүү. Өөр Монголоос олддог нэгэн төрөлд ходоодонд нь молисэн олон жижиг шулуу байсныг тогтоосон байна. Уг төрөл нь өнөөгийн өвсөн идэж зарим шувууны адил, тухайлбал галуу шиг ходоодонд нь орсон өвс идэж тижэл олон жижиг мөлгөр чулуугаар хавируулан бутлаж ихэнх шатны боловсруулалтыг гүйцэтгэж дараагийн шатны боловсруулалтад оруулдаг байна. Будагч чулуу үргэцээр дутаж эхлэхэд нь байгаль дээрх тохиромжтой чулуу болж залгиж нэмэгдүүлдэг байжээ. Тэмээн херул маягийн үлэг гөрүүлийн чулуудсан үлдэгдэл нь 140-оос 66 сая жилийн настай бөгөөд бусад үлэг гөрүүлүүдийн хамт 66 сая жилийн өмнө мөксөн байна.
За энэ үзмэр маань нэн ховор үзмэр тооцогддог. Яагаад тэгэхээр үзмэр маань одоо нэг биш хоёр орнито мимижээ буюу тэмээ хэрүүл маягийн үлэг гурвалмын одоо үзмэр тавьсан байж байгаа. За онцлог яагаад энэ нэн ховор алдар тооцогддог гэхлээр энэ үзмэр маань нарийн ингээд харах юм бол хоёр хэрнээ нас өөр байж байгаа. За дээр нь одоо арай жижигтэр хэмжээтэй орнитоми хэмжээ буюу тэмээ хэрүүл маягийн одоо олдвор доор нь арай том хэмжээтэй байж байна. За мөн энэ үзмэр маань гайхалтай сонирхолтой нь юу гэхээр яг хөрстөөгөө тухайн үеийнхээ хөрстөөгөө олдсон яг энэ барилтаагаа олдсон ийм үзмэр юм байгаа. Протоцератопс нь дэлхийд хамгийн олон тоогоор олдсон анхны үлэг гөрүүл юм. Уг үлэг гөрүүлийн өсөлтийн бүх үе шатыг төлөөж чадах олдврууд болон өндөгнөөс гараад удаагүй байгаа 15 см орчим урттай зулцганы хэлхээ ясны олдвор олдсон байдаг. 1923 онд Монгол Азийн төв экспедицийн үеэр Рой Чемпмен Андресийн баг чулуутсан үлдэгдэл түүний чулуутсан үндгийг олсон байна. За энэ олдвор бол бас онцлогтой. Түрүүн би тэд доор үзсэн Тарбазар утаар маань угсарсан байсан шүү дээ, хүүхдүүдээ. Энэ үзмэр маань болохоор гайхамшигтай, сонирхолтой нь юу гэвэл Протоцератопс буюу эрт үлэг гөрүүл маань яг байгалаасаа энэ чигээр олдсноороо онцлогтой. Үлэг гөрүүл маань төдийлөн том биш шүү. Түрүүний Тарбазар утаар үлэм живтийг харьцуулах юм бол том биш. Ер нь дунд хэмжээтэй биеийн урт нь ойролцоол 1.5-аас одоо 2.1 см хүрдэг ийм ерөнхийдөө монголоор бол бас хонин үлэг гөрүүл гэж бас нэрлэдэг. Нөгөө нэрийг бол одоо нөгөө нэрийг мартаад байх юм бол хонин үлэг гөрүүл гэж бас нэрлэж болох нь. За нарийн харах юм бол хүүхдүүдээ энэ үлэг гөрүүл маань байрлал их сонирхолтой босоо биш тийм ээ. Ямар байралтай вэ? Хэвтэй байдалтай тий. За хэвтэй байдалтай байна. За толгоон байрлал ямар шүү байна. За гидийсэн байдал. Дээшээ штэ гидийсэн байдалтай тий. За энэ байрлалыг бол бас их сонирхолтой. Энэ магадгүй энэ эвэрт үлэг гөрүүл маань амь тэмцсэн байдалтай одоо байж байгаа байдал ахна шүү дээ. Яагаад гэвэл энэ амтан маань магадгүй хэвтэй байдалтай гэдэг маань тухайн үеийн хөрсөндөө одоо юу гэдгийг зоогцсон ч гэдэг юм уу тийм ээ намаг тийм одоо хөрсөндөө ингээд дээшээ одоо тэр амт тэмцэж гарах гэж байгаа ч юм уу ийм байралтай олдвор сонирхолтой олдвор ахна. Нас бий гүйцсэн Протоцератопсын биеийн 1.3%-ийг толгой эзэлдэг бөгөөд амьдралынхаа турш дөрвөн хөлдөж явдаг. Энэ төрлийн үлэг гөрүүлийн толгой дээд талаас ажиглуул 5 талт хэлбэр үүсгэсэн, нарийнхаа хушуутай, гадагшаа тэлж шувайсан шанаатай, толгойн хойд хэсэг нь тойрог хэлбэр үүсгэж өргөссөн өргөн шинжтэй. Түүний толгойн арын хүрээлж тогтсон яс болон бусад хэд хэдэн хэв шинж бусад төрлүүдээс ялгараа зогсохгүй, бусад төрлүүдтэй удам төрлийн баттай холбоотой харуулдаг байна. Протоцератопсын шүд нь навч маягийн хэлбэртэй, гадна талаараа дээд талын шүд нь зөрж, идэж тижээлээ хазж иддэг байж болзошгүй өвсөн тижээлд үлэг гөрүүл юм. 70 сая жилийн настай бөгөөд түүнээс хойш 14 сая жилийн дараа энэ хугацааны хурдас чулуулаг нь Монголд илрээгүй. Протоцератопс болон бусад үлэг гөрүүлүүд нь мөксөн байна. 66 сая жилийн өмнө Мексик улсын Юкатан буланд солир унахад асар том галав, бөмбөлөг, цунами, хүчлэг бороо, ус, цаг уурын огцом өөрчлөлт болсон бөгөөд 180 км өргөдөө тогоо газарт үүссэн байна. Экологийн тэнцвэргүй байдал бий болж дэлхийд амьдарч байсан уг амьтдын 65% нь мөксөн гэж үздэг юм аа.